Өв соёлын гол өмд. Хан шинэгдээд удаагүйч хаврын улирал өөрийн өнгө төрөх зангаан тавьсангүй. Хэдий урин дулаан ирж яваа цагийн өнгө уул ус горхоор тодхон ажиглагдагч. Цагийн юм цагтаа гэдэг шиг хаврын хавсраг салхи хавирга цээжийг нэвтүүлээн. Хаврын хуйсгнуур хүйтэн салхи тугд арцгийг дэрвэлцэл бөхөл зүүлж 5 хантай гэрийг нисгээн олдно. Ийм л өнгө төрөх Монгол нутгаар одоо түгээмэл байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумын тогсын голын хоолойд ч адилхан байна. За миний хоёр хүн энэс өвс гаргаа хургатаа өндөө тараач. За. Гэтэл энэ их салхины аа гомгийг даран төлийн дуу хотноос сангина. Энд байгаа ишиг чи амлсан юм уу? Амлцаа. Тэр ишиг амлсан юм уу? Айгуу л шүү. Айгуу хүчээс. Энд өөр ишиг байхгүй юм. Баг урагш бүгдийг нь өгч. Орчлон хорвоогийн энэ олон өнгө төрхийг даран хүүхдийн шингэн хоолойд сангинлаа. Хаврын хавсарганаар амь наан там цаана явхад дархан авраг агуун самдангийн Сүхбаатарын цолыг дуудаад юу наадан билээ гэж ирэхгүй гайхлаа. Эрхэд Монгол улсын ардан хөмсгөлийн дүүхэн яруу алдарт 106 жилийн Төвөгийн Эрдэнэ сумын гараад 100 жилийн хөө баяр тэнгэл наадмын үчээд бүхэн зүүн талын дэргүү магнат Төвөгийн Эрдэнэ сумын гараад Монгол улсын далай даян даяар дурсагдах дархан авраг агва сандангийн сүгдөө мандалын дэвэгч мандам мадрах машуу ахым мушигта ургаан хүү талан нудуулагч унудан жилийн байсгалунда олан думан ханымсны ханнудас онцгарын шалгарт шанды шүрмэс хүчатын бүрдэндрсэн цогцолыг бадруулагч инэх баяр тэнгэл наадмын түгээмэл жавхланг бүрдүүлсэн Монгол улсын дархан авраг агва сандангийн сүгдөө инэх баяр тэнгэл наадмын Монгол улсын дархан авраг агуан самдангийн Сүхбаатарын цолыг дуудаж байгаа энэ хүүг Лавгсрынгийн Мөнх бат хийдэг. Айлын том болохоор оролцохгүй хийхгүй ажил гэж байхгүй. Доороо 3 дүүтэй. Нутгийн аврагынхаа улаан фэн. Үчиг үзм марлиг агуусангийн Сүхбаатарын дэмждэг. Яг гэвэл Сүхбаатарын энэ уран гараад ивэ. Тэр дахин авж байгаа ёс бус нь таалагддаг. Мөнх хотын дүүг Мөнх хоёр гэн. Одоо ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Бие даалтын өдрүүдээр ээж аавдаа ишиг хураг төлөвлөлтөд нь туслахаар иржээ. Ойр орчмын сумынхан хүүг андахгүй. Бүх моринд ёстой л нэг дуртай. Харин өөрийн Мөнх хоёр гэдэг нэрэнд жаахан дурамчхан. Юм бүхэн учиртай хойно ээж нь бидэнд энэ тухай аминчлан ярьж өгсөн юм. Төрсөн имлгээс гараад аавынд очив. Аав ээж хоёр дээр очиод гам хийхгээ очив. Тэгэхэд нөгөө нэр өх болоод тэгээ будаан тэгээ шигшээд манай эрэгтэй дүү
хангаа гэд нэр хийсэн байж. Тэгээд хоёр шигшээ хоёуланд нь хангаагаа гарч ирсэн. Тэгсэн чинь манай аав хангаа гэдэг нэр өгөхгүй би өөрөө нэр өгнө гэсээр хагаад мөг хоёр болгосон. Тэгэл би уг нь хангаа гэдэг нэртэй байх хэрэгтэй байсан гэж жоохон бахал тэрийг нөгөө сонсцсон. Би ч хангаа авахгүй гэл тэгээд одоо тэгэл хангаа аваргыг дэмждэг. За намайг ийм том болтол хангаа аварга барилдах болов гэл тэгээд хурдан том болоод одоо энэ хангаа аваргыг юу цолын дуудахынсан гэл тэгэл ахтайгаа тийм юм ярил зогсож бүх үзэл одоо бүх гарлаа хагас бүтэн сайн бол одоо тэгээд зурагтны урд бүхтэй тийм юмны бүхтэй гэл тэгээ сууж. Бөхөө цоллоод тэгээд өөрөө бөхөө цолдог болохоор тэгээд яадаг болчих. Дорлдог болчих. Тэгээд ахтайгаа багасаа барилдаад тэгээд бөхөө турталцсан. Хаяа. Хаяал. Гэтэ жоохон томроод дээрэл барахгүй. Хангаа аваргыг л дууддаг ч гэдэг шүү дээ. Нөгөө надад хангаа аварга гэдэг нэр өгч байгаа тэгээд болсон. Тэгээд би нөгөө манай багш нөгөө ганц их байгаа бас багшийн шив тэгээд тэр ахос баян дууддаг болохоор тэгээд би дууддаг шүү дээ. Тэр жодогтай тэгээд бэртэй болсон. Бүхцүү сонсоод бүхөө амсаа уран эрхэт Монгол улсын ардаа хөлсөмсөй түүхэн яруутар зөндөрвөн жилийн хоёр зингид натнамын баруун талын тэргүү мөгнат тамгийн буян сумын харьяат Монгол улсын авраг орки хангаа мандатных чуман матрах машуугахан шигтай ургаан ихүүцлан дуудагчунудан жилийн баясгнантай отан төмөдөгчдийн ханандаа сумцугарын шалгар чондос шурмас хүч чадлан бүрдэн дурсан согтдыг батруудаг инахууэр зингэл натми тувамд зохнанга бүрдүүсэн Монгол улсын авраг орки хангаа инахууэр зингэл натми хүчат бүхэн зүүн талын зигүүрт байгаа Хөөний сумын гэрят сумын зан төмөн жаргалын амсан амт инахүй үзэгчдийн хан өмнө урам ихийг урдуунаа хийж үнэн хүчийг үзэн барилдыг Ингэж ил хоттой төлн дунд, хот айлын дунд монголчуудын түүх, өв соёл, аман бэлэг хэдэн мянганы туршид дархлаа мэд хадгалагдсан иржээ. Яг л урсгах усанд аргалын цогийг норголгүйгээр үлддэг шиг. Уул ус нутаг орчноон дагаад Монгол ахуйн, ахуйгаан дагаад хэл, соёл, түүх зан заншлан байдаг хойно. Уулын мухар тэр нэгэн өвөлжөөнд 5 хантайгэр 50-60 хон ямаан дундал Монгол өв соёл дархан оршино. Айн адав малтайгаа ойрхон одоо морь хурдан морь ундаг болохоор одоо тэгж бас дурлцж яаж байгаа. Тэгээд морь аригдад төрүүлээд бас морьдоо цоллуулж байгаа. Тэс тэр нь төхөм их сайхан байж явж баясч идэг. Тэрнээсээ болоод одоо тэгэд хурдан морь ундаг болохоор тэгээд хоёр хүүхэд маань өсөөгөө сайхан тийм морьны цол бүхийн цол эднээс доо зурагт мурагтаар гараад энэ бүхэн мөх гараад байж хичээлээд амтахгүй штэ бөхчүүдийг бол морь зөрөөл сайхан цолж байгаа юу гэж хараад би цол дууддаггүй ортын дуул нэг жоох айлдаг манай аав сайхан дуулдаг хүмүүс. Хүрэн
건디가 노래대 너 후신대 Лавгсүрэн баасан жаргалнаар 4 сайхан хүүтэй. Баасан жаргал дархан бэр. Тэдний 2 том хүү ерөөл магтаал морь бүхийн цолдуудах гээд илдэвтэй. Энэхүү авьяас чадварыг хөгжүүлэх гээд аав ээж хоёр нь эрвийхээрээ дэмжин ээлжлэн ажиллаан зохицуулна. Оо сайхан штэ. Одоо морь харигдуулаад морь цоллуулж байгаа юм шиг л болно штэ. Одоо үүгээ цолж явах чинь сэтгэл сайхан баясаал. Хүүгээ ер нь зундаа бас дагаа явчин дөө хүүгээ тэгээ морь цоллоод энд тэнд багшин цоллоод толгын тэгээд явж ядаагаад наадам цог үзчих нь бас баясаа. Тэгээд алимэнд нь сайхан үзчих шүү дээ. Хуучин морь айрагдахад чинь одоо нулимс гоож идэг байсан бол одоо хүүгээ морь цоллоо зогсож явахаар бас баярлж гин бахархаж гин. Сүүл тэгээд нөгөө шагнал аваад бас тэрэндээ урамшаад илүү их юм сураад хоёлаа ч одоо морины цол, бүхийн цол тэгэл дайх сэвлэгний өрөөлийг хүүхдтэйгээ цуг цээжилж шаа гэж хот явна, ийшээ тийш явна, замдаа хоёлаа цуг уншаад л мартсан хэсгийг хэлж өгөөл тэгэл хоёлаа бараг энтэйгээ цуг юм чийжсээр байгаа л таарч байгаа. Оо Төв аймаг ойр сумдынхаа ингээл баян дэлгэр арга уст гэл эдэн сум Төв аймаг мамаг налаах малах хангард мард цол. Яа манайх чинь хороо цэрэгтэй ихчээр хороо цэрэгтэй тэгээд цэргүүдийг командалж байхгүй бол бас болохгүй. Манай том хүн чи одоо айлын бараг охин хүүхдээс илүү юм хийнэ. Тэгээ гурмаал саах ар гэрийн ажлыг сайн хийдэг. Тэгээд тийм дэш тэгэл энийгээ дагуулал явж өгнө. Хаяа завгүй үедээ одоо хүн амтан гуйна бас ах トゥ хамаатан садангаа ирээд одоо туслаад өгөөч. Тийм ажилтай байна гэл хэлээ тэгээд хүн гууж гэр орноо харуулах одоо бас ганцхан жоохон хүүхдүүдтэй чи яваад ах ч бас хэцүү. Заримд нь аавын орхичноо хоёулахнаагаараа явчихна. Хаяа завтай зайтай тэнгэр хангаагааг бол аавын баг хүүгээ дагуулаад тэгэл яваад өгдөг. Зох хэмжээний өгнө бас урамшуулдаг шүү дээ. Яг тэдэд зогссон аашгүй л дээ зүгээр тэгтээ яг хүүхдийн урам шүү дээ. Яг нэг бэлэг аваад өгсөн ч бас хүүхдийн урам юм шүү дээ. Яг тэдэд гэж тийм нэг юу тогтсон аашгүй. Яг өгсний л аваад. Бид хоёр одоо айл гэр болоод 15 16 жил болж байна. 4 сайхан хүүтэй. Энэ манай 2 дахь хүү. Одоо цэрэн давуу багш тэгээ манай сумын соёлын төвийн хамт олон нийлээд тэр сургалт явуулсан тож маань л. Тэгээ сургалтнаас хүүгээ сургалтанд явуулаад тэгээ морь бүх цолдог. Одоо нас юу чинь хүүхдэрээ өсний найрны ерөөл цээжлүүлж одоо цааш одоо өвлөн тээгч одоо хамгийн сүүлд битээр одоо нүүдэлчин фестивалд орж шилдэг өвлөн тээгч хүүхд болсон. Тэгээд тэрнээс хойш одоо хүүхдийнхээ бүхэл талаар нь дэмжиж бүхэл юмд нь цуг явж ин та. Тэгээ дээр нэг ахтай, дороо 2 эрэгтэй дүүтэй. Том ах нь бас цуг сургалтанд суусан. Тэгээд ах нь одоо нэг арын ажил амжуулаад тэгэл энийгээ дагуулаад зунжанга наадам юу гэдэг бүхэл газраар явж хүүхдээ хөгжүүлэх талаас нь тэгээ дээр нь энэ Монголын том өв соёлыг бас тээж, өргөжлүүлж тэр талаас нь хүүхдээ бас дэмжих хичээж байгаа. Сүү сайл, адуу мал уях,
нүүж суух, цагаан идэ ааруулах рууд хийх, айраг цагаа эсгэлгээд эд ажлын үеэр хоёр хүүгээ нааш цааш зөөх жаахан бэрхшээлтэй. Гэхдээ л тэр хоёр амжуулна. Сайн үеийн үзүүртээ сүү гэдэг хойно тэгж бүр шимийн хүртэн. Сумын нөгөө бие даалтын 7 хоногор багш нар нь урлагийн үзэлгээд сургуулийн зохион байгуулаад тэгээд тэнд бас нөгөө өвлөн тээх тэр ёс соёл уламжлалыг бас түгээх дэлгэрүүлэх талаас нь тэр хүүхдүүд морь бүхний цол дууддаг тийм номер бэлдүүлж анги ангиас тэгээд 8 дугаар ангиас манай банд 6 дугаар ангиас энэ мөнгө хоёр том бандын хоёр дуудах болоод тэгээд хоорондоо л өрсөлдөд байгаа. Би ч тэрийг цолдно, би ч энийг унших гэж байгаа. Наа чи одоо хоолой нүвдчих үдэ ханаа төрчих нөө гэл одоо хойтон 9-р ангийн том ах болоод дээд ангид орчих нь энэ жилээр төрүүлчмээр байна гэл дүүтэйгээ тийм юмээр чи энэ жил уншихгүй байж болохгүй юу гэл дуудахгүй байж болохгүй юу гэл зэгсээр байгаа. Тэгээд дүү дөрүүлээд ах нь хоёрт орсон гэл багш нь дараа нь явуулсан байсан. Ахуй соёлоон дагаад өв соёл оршдог нь хууль. Харин ахуй нүгүй бол өв соёл зан заншил эд хэрэглэл нь алга болж үүнийг дагаад үг хэллэгэнж байхгүй болдог нь жам. Энэ хот айлын гэрт бэлчээрт хоттой малн дунд л Монгол ахуй мөн чанар орших учиртай. Одоо мөн хоёрын унших ерөөл үүнийг батлах мэт. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг үнжин хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлзий буйнын дэлгэрсэн сайн өдөр хэмээн айл хотод ахан дүүсээрээ цугдарч хэн монгор хүүгийнхээ дайгс эвлэгийг үргэж байгаа учир болвоос ивэн жилтэй хүнийг нь эхлэн залдаад эрхэм молон төмнийгээ урьдчилан гэлж ганц цагаан айж гавшаа цагаан тонгорыг нүгэлдээд алтан хайчны амийг нэж ам насыг нь даатгаад мөнгөн хайчны амийг нэж мөнгө насыг нь даатгаад баруун шинаанаас нь авч үргээвэл бардамгийн ухаа цэцэг дэлгэрч байгаа учир болвоос мөнгөн хайчны амийг нэж мөнгө насыг нь даатгаад хот орой дээрээс нь авч үргээвэл ой бэлгэн хурцтаж баруун шинаанаас нь авч үргээвэл бардамгийн ухаа цэцэг дэлгэрч байгаа учир болвоос энэ эрхэм хонгор хүүгийнхээ эрдэм бэлгийн өрөөвөл номонд мэрэгэн нойрномт сэргэг үүлэн дуран үгэн цэцэн найрын газар даваатай наадмын газар даваатай сурах их мэдлэгтэй судлах их ухаантай төр улстай нэртэй төмөн олондоо үнэлэгдсэн дайраад ирэхэд далаа шиг дүүрэн сайхан жаргалтай буцаад ирэхэд булаг шиг ариун аз жаргалтай инх төр мөнх настай илгээрээ инх амгалан төрдөрөө төвшин сайхан оршихын үлзийтэй ирүүдийг өөдөөдөн дээш нь дэвшүүлэн байж айлтгая. Энэ намар баг дүүгийнхаа усны найрны дээр л ерөөл хэлж сурж байгаа дөнгөж хэлж байгаа. Тэгээ одоо тэрийг илүү сайн сураад ингээл ах トゥ хамаатнаас одоо энэ жил одоо нэлээ олон усны найртай дүүнэрийн хүүхдүүд өснөө аавн тэгэл тэрэн дээр очиж уншаад авах тусмал тэгэл улам л сайн уншдаг болох байх, ерөөдөг болох байх гэл одоо хүүхдээ бэлдээл байна. Аав ээж 3 ахаан гадуур эд ажилтай байхад баг хүн ингэж гэрээ харан үлдэжээ. Дулаахан гэрт зөөлөн орон дээр нозоорч суугаад унтчихаж. Харин сэрээ тардал хинчаалав. Ямар тач ахнар нь түүнийг сэрснийг мэдээд гаргаад ирж. Ахыгаан ерөөл хэлж зураг авахулахад хоцрохгүй санаатай. Өдөржин л энэ хэд маань амсхийх завгүй ингэж ажиллана. Хавар цаг гэдэг мал малчнаас тэсвэр төвчээр ууггүй ажиллагаа шаардна. Ингэж байж л мал сүргэн зуны дэлгэр цагтай залгуулна. Энэ жил эйгөө гайгүй. Давгүй. Бас нэг энэ тентийн сум орон нутгийг бодвол арай гайгүй. Цаас гайгүй. Ондэл цастай. Жохон газрын гарц муутай болол жохон цастай юм шиг болоо ус байдаг л. Энэ хоёргүй бол чи хаврын их ажлын ард гарна гэж бас хэцүү шүү дээ. Тэгэл би тоглоод тэгж байгаа. Сумын дүүс 3 оюутан маань нэрэн тэгээ 3 оюутны хүчин хаврыг давчихна гэдэгсэн. Одоо хэдхэн хоноод хичээлдээ явуулаад тэгэл багтаага гуруулах нь үлдээл
үргэлжлүүлээ үзэж өгнө. Тэгээд манай хоёр чинь манай гурав чинь суман дээр гуруула гэрээ бариад гэртэйгээ байдгийг. Тэгээд ах нь хоол цай гэр ороо хамаг юм хийгээд хичээлд нь явуулаад. Учиргүй унтаад хоцорчлоо хүүхд чи ирсэнгүү ярьсэнгүү гэж ихний сонгоц үгээд байдаггүй. Яг л хичээлдээ яваад гэрээнд даалгавар юм хийгээл явж идэгт нь бас 2 3 хүүхдээ баярлалаа шүү дээ. Тэгэхгүй бас гадуур тэнээл янз бүрийн асуудалд өртөөд байхгүй яг гуруула нэгээ хараад байгаад байдгийг. Холцоо ер нь баг нь сайн дуудан доо том нь одоо гэрийнхээ ажлыг хийгээд одоо мал хуугаа харж бариад одоо явж чадахгүй л дээ. Хоёулангийн явах тийм боломжгүй одоо малаа харихад тийм боломжгүй. Хоёр хүү хойны шигээн хургалуулах зуур хоорондоо ноцолдно бас барилдана. Дараа нь цолоон дуудана. Адууны зэл уяан дээр ч ялгаагүй. 2 наснаасаа эхлээд хүлийн зон дээр мурдсан болохоор адуундан үнэхээр хайртай. Харин хоёулаа өөр насны морины цол дуудах дуртай. Бид хоёр ч одоо 2 томоогоо зэрэг мөр унуулаа сургацсан. Тэгээд энэ маань 4 сард нь 2 нас хүрээл. Тэгэл 5 сарын сүүл 6 сар гэтэл мөр унцсан. Тэгэл 2 тишээ 2 хүүгээ дагуулаад мөр унаал хонд дээр бодогдов. Тэгээ их хэрт морин дуртай. Тэгэл мөр ундаг. Олон ч бас айраг төрөө хүртсэн. Тэгээд хүний өөрөнгөл сайн мөр ундаг. Тэгээд тэрэндээ тэгдэг юм уу мөр цолох дуртай. Тэгээд тэр сургалтанд зөндөө хүүхд суугаал юу жил байдیں۔ Тэгээд яг ингээл тууштай явах хүүхэд хэд вүлээ хэм бэлээ гэдэг чинь тэгэл өөрийнх нь дур сонирхлоос болж байгаа байх гэж боддог шүү дээ. Мөн хоёрын хувьд өнгөрсөн жил хамгийн сүүлчийн удаа хурдан морь унжээ. Одоо түүний биеийг хүнддэх болсон байна. Магадгүй аав шигээн, өвөө шигээн алдартай уяач болохоор бэлдэж байж ч мэднэ. Таагны цол дуудах дуртай. Тэгэд нөгөө гой өгнөдтэй тэгээд нөгөө тэгээд даагнууд нь хөөрхөн байдаг болохоор. Баяа одоо тийм бас хаяа хөгжилтэй шүү дээ. Хичээлээд камагдангийн сүл тэрдний саян ботхорыг хадлаг намруулан мандуулаад ингээд наатан читаа хурамчуусан ардаа хөөсөглэн түүхэн яруултар 104 жилийн Тагиртан сумусан байгуулагдсны 101 жилийн хөвөр зингэн натми баян хотатын Тагиртан сумыг хрят тавсурынгийн мөнхөрийн харина хурдан хөлгийга шинжлэвэн ичига хараа цаадагчлаа хараа тэмүүдэг сутаагууны оног суртаанатын чимэг жилдэн зэрэгцэн гэрчтэй хурдулахад ихрий хархан дагнуудаа 56 руу явахта татаж дэлдэхгүй дахиж тал тийшээгээ хатуур тамирдэнкаага угслаад гараа тамдын зурхааруу галтаам шиг хурдулж газар дундын уяа таамчиг хаашлаад хөгнөгөө нүндэрсаа дүнмчигэн сааруулаад хүндлэн шуудуудаар хурцчигэн сааруулаад удаан таасан мусаа туртах цомыг нь халлахлаад үлийн маккандартай өргөл цаа тохиолдоод тартагдж уушиг амсгааг нь махар дуснаас урцсан олон дагнуудаас хурцаагуур ирээд баян хотод нь хурдан ирж баадуулан шаадуулан баадуулан цондууж байгаа бачаар хорхон дагны уйсан эзний залхуугаас уяа салгандалтагдаа дунд хаалт нэгтээд ултаага нэврэгшээд унсан хүүхэд нь балцирдаснаас ухаачгүй захиудаагаас эсэстэйгаа мэдээд ирчил чидээ урдам жилдэж бусдыг хүзэв чиннэл барандараад эцэн хүнээ чаажирсэн ихрийн хүүхдээ ойлуулж ирсэн эрхэм модон наатамт шаалуулж ирсэн энэ жилийн баян хотод иргэжлийн төрөө мөгнө балцир хорхон хурдан хүлээгээ. Хүүхдийн хувь заяа гэдэг их хонь. Дахин дороос ир, дайхан дороос хүлэг гэдэг. Би ч хүүгээ одоо бүхэн өргөнд том аврах хүний цалыг дуудаа зогсож явах байх л гэд хүүхдтэйгээ хараад бүхэн өргөнд бүх үзээ сууж явах байх л гэж боддог шүү дээ. Тэгээд одоо тэр хүүхдийн нөгөө буян заяа янз бүрийн юм байдгийн гэсэн тэр нь тэгээд эсэ шалтгааллах байлгүй тий.
Монгол хүний дархлаа өгсөн энэ үн соёлоо сайхан ингэж авч байгаа хоёр хүүдээ их баярлдаг аа. Одоо нэг морь бүхээ цудлал явна гэж боддог шүү дээ. Малын хэмж болохыг өстэй. Яг гэвэл энэ хэдэн маллаа тэгээд болтгоо ганц юм судсын жолоос урчвал хаа юм гэхээс малын хэмж болъё. Тэгээд мал дээр гарсан ч гэсэн газардахгүй гээд. Тэгэд нэг утаснаас холбоор байж тэгэд өв соёлоо сайн хамгаалаарай л гэж хэлээ та. Хэн чандан гаммагдан гэсэлдэрний саям төрөйхөө намайг намруулан мандуулаад ингээд намжта хөрнжөөс артан амсгалын нүүн яруу алдар зүүн таван жилийн Гэрдэн сумуусган байгуулагдсны 100 жилийн хөвөөрө тэнгэр наадны урдаан ацрагнуудын талыг дуудъя. Баяр зинглий мандаа төрийн наадны баясгалан болсон нэмэн ахтны дөрөв дутлагын хурдалдаг мянган ахтны дөрөв метршгэ хурдалдаг мэдсэн жандаа сонгонгойдаг заандарман саяагн яралзуусан зааман зурга хөцөөгөн зогсон Тоо сайхан жихэгэн салмалзуусан дулаа сайхан зааган хаттуулзуусан тураг сайхан бигэн шагшилзуусан арчин дөрмөн хөлнийгэн гэлэлзуусан тааржирсан баягийн хөлөг давхиж гарсан хангаамг түмний дөртөтгөл даяарын гагамшиг ганзуузай галт идэр урдан өлгөөдэй. Араалга Нүүдэлчдийн өв соёлыг бид алс холоос хайх нь бий. Гэтэл бидний тэр хайгаад байгаа өв соёл гэдэг ингээд л хоттой хонь хідэн хамтай гэрт цугууршиж байдаг. Тэнд зан заншил, өв соёл, түүх уламжлал бүхэн магтаал, өрөөл бүхэнтэйгэн хамт байж байдаг. Аав ээж нь том хүүдэн, том хүүн удаах дүүнертан энэ бүхнийг уламжлуулан, өвлүүлэн үлдээдэг нь бичигдээгүй хууль. Ингэж л 5 хамтын тулган дотор өв соёлын голомт мөнхөд ноцсон асаж байдаг та.